Ерөнхий сайд Батболд Сүхбаатар дүүргийн 35 дугаар сургуулийн хичээлийн шинжилгээний нээлтэнд оролцлоо. Энэ хичээлийн жилд тус сургуульд 1400 гаруй хүүхэд суралцах юм байна. 12 сар гэхэд 35 дугаар сургууль JICA олон улсын байгууллагын тусламжаар 320 хүүхэд хичээлийн байрны өргөтгөлтэй болох гэж байгаа тухай албаны хүн ерөнхий сайдад танилцууллаа. Одоо энэ захын ороодлуудад бол нэг ширээн дээр дөрөөрөө сууж байгаа ангиуд бол бас байна. Тийм учраас энэ энийг яг ээлжин дээр нь зохицуулах сургууль барьтлууд хугацаа алдсан шүү дээ. Тийм хооронд яаж одоо хүүхэд тохирохгүй байхаар хийх үү? Тийм бид нар бол ээлжээр л зохицуулж байгаа. Одоо жишээлх юм бол эдний сургууль гэхэд ингээд JICA-гийн 8 бүлэгтэй ийм анги бол энэ 12 сард ашиглалтанд орно. Эднийх одоо 3 ээлж. Тэгэнгүүт эднийх бол ерөөсөө үндсэндээ бага анги нь бол ээлжгүй. За дунд анги нь бол 2 ээлжтэй болоо явчихна. Гэх мэтлээ ингээд бид нар бол ерөөсөө нэлээд шуурхаа арга хэмжээ авч байгаа. Сургуулийн өргөтгөл баригдсанаар багангийн сурагчид нэг ээлжээр хичээллэх боломжтой болно гэж Хүрлбаатар захирал ярьж байсан. 35 дугаар сургуулийн хичээлийн нээлтэнд оролцсон засгийн газрын тэргүүн тус сургуулийн цааны газартай танилцлаа. Ингэхдээ үдийн хоол хөтөлбөр хэрхэн хэрэгжих гэж байгааг сонирхож байсан юм а. Нэгдсэн юу өгж байгаа юу? Зааварчлага бол боловсрол соёлын шинж ухааны яамнаас ийм шаардлагууд нэгдсэн. Ийм витамин одоо ийм агуулга чанар орсон байх хэвээр. Калорийн шинж ухааны яамнаас сайдын бүрд тушаал гарцсан байна. Тэгээ тэр зааврын дагуу манайх бол бас эмчтэй. Тэгээд эмч нь одоо байнгын хяналт тавиад ингэж ажиг. Цаашдаа бидний гол зорилго бол энэ хоол зүйч одоо авч ажиллуулъя гэсэн мэрэгжлийн одоо хүн байх нь бас зүйтэй юм байна гэсэн ийм бодолтой байна. 1-5 дугаар ангийн 700 гаруй хүүхэд үдийн цаг хөтөлбөрт хамрагдах юм байна. Гол нь хүүхдүүдийг чанартай амин дэмэгтэй хоол хүнсээр хангах хэрэгтэйг ерөнхий сайд хэлж байлаа. Эцэст нь хэлэхэд багш нарын мэрэгжил арга зүйн тал дээр ихээхэн анхаарах болно гэж ерөнхий сайд хэлж байсан юм.